Оо, Alice in Borderland. Манай Alice in Borderland үзээ дуусгацсан. Энийг үзэж дуусахаараа үзнэ гэд хэлсэн байсан. Энийг үзье. Alice in Borderland үхэл амьдралын зах утга учир ялах юм үзэл. Стримэн дээр хүмүүс орж ирэл те season 3-аа үзэж дуусгасан уу? Ер нь бол онцгүй болсон байлаа гэд. Мэн санд дийлж байна. Alice in Borderland season 3 шалгуутай байсан. Alice in Borderland бол Японы ТV зурлуудыг дэлхийд дахин таниулаад нэг том алхам урагшлуулахад нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн зурлуудын нэг болдог. Alice in Wonderland санаа авч ирсэн. Тэгээд Alice in Borderland гэдэг манганы live adaptation гэж хэлж болно те. Манга нь бол яг нөгөө Demon Slayer Attack on Titan шиг тийм дэлхийд дахиныг байлдан дагуулах. Тэгээд төгсөлийн мэнд яахан зөв ч юм уу. За энэ бичлэг дуусахаар ярьж хоо. Mainstream байсан. Ер нь бол бэн толгойдоо бодчих. Тэгээд угаасаа Chikaro Mentai те, Japon Mentai ч адилхан юм бодтолох. Бол биш л те. Гэхдээ Японд бол хөөрхөн алдартай фэнүүдтэй. Яг нөгөө тухайн төрөл жанрын тийм survival battle royale төрлийн манганууд дондоо нэлээд нэртэй бас ч хөөрхөн 3-4 сая борлуулж ирсэн манга юм билээ. Анime нь бас байдаг. Гэхдээ 3хан ангитай буюу ер нь нөгөө бүтээн анимхээс илүү зүгээр тухайн мангагаа нэг хальт танилцуулж байгаа одоо тизер маягийн аним бий. Бас тэгээд тэр нь киноноос шал өөр плоттой. Аним дээр хамгийн анхны тоглоом бүр нөгөө season 3-ын галтай сум эдрээр эхэлдэг байхгүй юу? Би бол гэхдээ мангаг нь уншиж байгаагүй цаашаа юу болдгийг мэдэхгүй ч гэсэн бас зарим минут нь ялгаатай л юм шиг үлээ. Коронавиг үед л сайхан Netflix дээр хийцгэрч явж байгаад анх үзэж танилцчихсан байдгийн зурлал. Үзсэн биз дээ чад. Хоёрын төсөл жоох утаа штэ. Давгүйсэн. Тэс хоёрын төсөл бол давгүйсэн. Alice in Borderland үзег бол үзээрэй. Ер нь бол сайжруулсан good game шүү. Тэ. Тэгээд тухайн үедээ бол би Японы кино драмануудыг сугны үсгээд тоож үздэггүй байсан байхгүй юу? Яг Япон киног season 3-ын үзег бол битээ үзээ. Эхлэн нэг дажгүй явж ийснаа тэгээд шалмяа ингээд зүгээр ингээд дошоо зүгээр унтчихлээ зүгээр. Ингээд зүгээр шууд хамраараа газар. Тэр болцсон нөгөө нэг anime live adaptation ч юм уу нэг тиймэрхүү TV драманууд хэлээд байгаа. Тийм, Япон драманууд бол угаасаа K-драмагаас хамаагүй дагуур төвшин санагддаг байсан. Одоо тэр жүжиглэлтэн ч байд юм уу, найруулган ч юм уу, зураг авалт эдэр ч гэсэн нэг л тийм ив авгүй смут биш авкер одоо тийм кино орлог гэдэг зүйлийн уран сайхлаг шаардлагыг үл хангахгүй эзэн нэг жоохон сонирхчийн төвчнийг санагдаад ерөөс өөлөд үздэг байсан юм аа. Япон драмануудыг. Яг тийм тухайн үед Netflix-ээс анх Alice in Borderland манга олуулах постэр эдрийн үзээгөө тийм айгу сонирхол татаад уг нь анхандаа би солонгос кино юм болов гэж бодчихсон. Тэгээ Google-ээс хайж үзээл Япон кино юм байна. Бас anime live adaptation гэдгийг олж мэдээд нөгөө мө Alice in Borderland руу чинь хэлэм хийгээд эхэлж байгаа юм л та. Ялцгүй постэр трейлер нь үнэхээр сонирхолтой байсан. Бас би өөрөө тийм battle royale survival төрлийн жанрт дуртай. Бас таалагдахгүй байгаа нэг юм нь юу вэ гэнгүүтээ дөрүүд нь өгч өгөхгүй нэ тийм хүүхдийн кино байгаад байсан. Үхвэ зур үхчихэлтэй л гэж би бодод байгаа ер нь бол. Season 3 дээр хуучин дөрүүд нь гарч иж мэрэхгүй. Хуучин дөрүүд нь гарч ирсэн бай илүү гоё санагдсан. Төгсөлийн ангийнхын төгсөлийн сцен дээр хуучин дөрүүд нь хальт орж иж мэрээд нэг юм байсан. Буудуулж модулчаад ингээд өхгүй нөгөө манай гол дөрүүдийн нэг болохоор гэсэн одоо эхний ангийн нэг хальт гүйлгээд үзчихийг гэсэн хандлагаар эхлүүлж ирсэн аахгүй юу. Тэгэл ихний нөгөө нэг дөрөө танилцуулдаг сет. Гиз рүүгээ хотго гиз рүүгээ 2 3 дөрөөс нь аймдуулж чинь тэр те. Тэгээ нөгөө нэг нь бүр ингээд те бүр ингээд хүүсний нүхнээсээ ингээд толгой хүртлээ ингээд те M16-гаар шүршүүлж байгаа штэ. Тэгснэ аймдуулж мэлдэж шагаад what the fuck man. Ваа. Скин ч гэсэн бараг шууд алгасаал гүйлгээл явж исэн чинь гинт амар гоё шоо. Янзын гоё эффект зурагтлууд камерны өмнө зурсыг л эхэлж байгаа юм л та. Тэгэл бүр гайхал хүү энэ ч одоо юу болоод байна? Япон кино мөн үү? Амар тийм ямар муухай хитэртэй. Хуцтайгаар анхаарлаа төвлөрүүлж байгаа бүр нэг дор бүх ангинаас дуусгаж ирсэн санагдтыг. Үнэхээр янз юм байсан. Ер нь бол түрүү хэлсэн шиг Японы кино урлагийг доорож нэг шат их үлсэн цуврал гэж боддог. Яа Гүрэн Лаганы мань сонирхож үзнэ. Alice in Borderland-аас хойш үзэх анимгүй одоо. Эсвэл Японы найруулагч жүжигчтэй хамтарсан. Айгүй мундаг чанартай бүтээлүүд шууд санаанд орж ирээд байгаа байхгүй юу? Хүнд бол би Alice in Borderland-ийн нөлөө байдаг гэж боддог. За тийм. Тэгээд бичлэг хийх юм хальт хувийн чанартай юм авах юм бол миний нөгөө бичлэг хийх давтамж эрс багассан шалтгааныг бол угаасаа банк үзэгчд маань гадарлаж байгаа бах. Yes. Өөр чанал нэгэ жоохон завгүй байгаа шүү гэд хэлээд ярьсан те. Бас нөгөө нэг шалтгаан нь энэ чанал дээр би аль хэдийн өөрийнхөө хамаг дуртай анимуудаараа бичлэг хийсэн учраас яг одоо л энэ чаналаас устдсан л та Chikaro архив гэдэг чинь чанал дээр бол бүгдийг нэгээд хуцаагаар оруулаад хэлсэн байна гэсэн те. Ерөнхийдөө одоо цаашдаа шинээр гарах анимууд л юу юм гэхээс хуучин анимуудаар бол би одоо надад бичлэг хийх анимаар үлдээгөө гэж бодоод байгаа юм. Хамаг дуртай анимуудаар бол бичлэг хийцэн. За тийм нэг тиймэрхүү байгаа шиг байсан. Одоо үнцэмлэх хэрэг байна да. За шинээр орж ирж байгаа хүмүүст газ урьдчилаад хэлэхэд энэ бичлэг дээр би цувралын үйл явдлыг олныг яриад байдгүй. Миний бичлэгийг байн үздэг хүмүүс бас мэдж байгаа.
Ерөнхийдөө үйл явдал гэхээс илүүтэй доторхыг нуудалж ярихыг хичээдэг. Гэхдээ бас шууд тэгж ярихынгүү өссөн үсээг үйл явдлын ч гэсэн цуг хамж байгаа тухгаас өөр аргагүй болдог учраас энэ шилтэр бол спойлч гэсэн байгаа гэдгийг сануулъя. Тэрвээ та одоо season 3 харах үзэж амжаагүй ч юм уу? Эсвэл ер нь линз цувралыг үзэнгээд watch list-д хийчээд орхисон байж байгаа. Яриад өг. Би энэ бол сенсэртэл чинь спойлдчих болохоор яг үнэхээр энэ цувралын гой сайхныг мэд. Shogun үзэхэд Warto, Shogun ч 2024 оны best series үстэй. Үгүй лөө. Shogun-оос very good. Тэмэр байгаа бол ямар ч спойлгүйгээр Warto-штэй. Хамаг Facebook, Instagram-аа хааж агаад нэг дор бөөнж үзхий зөвлөж байна. Нэг өдөрт нэг дор гэж байгаа нөгөө Facebook-ийн алдар тагнуулт чинь чамайг үзэж байгаа гэдэг мэдчих юм бол бас баахан спойлтэй постууд бид ньюс фид дээр чинь гараад ирдэг те. Тийм. За ямар ч хэлсэн энэ цуврал бол үнэхээр дайжгүй. Ялангуяа чи Squid Game мэдэр дуртай бол тэгэнтэй тун төстэй тийм survival төрлийн мундаг хийцтэй дайжгүй цуврал байгаа. Үзээд бол нэг харамсахгүй. Тийм. Ерөнхийдөө энэ бичлэгийг тэгэхээр Alice in Borderland-ийн 3 season-ыг гурван гин үзсэн хүмүүст л зориулсан шүү гэдгээ дахин нэг сүүлийн удаа сануулад бишрүүгээ жихнээс авлаа. За. За Alice in Borderland бол ерөөхдөө гаднах хэлбэрийн үед бол бид хэдийн нөгөө сайн мэдэх Alice in Wonderland-д санаа авч зүүрлүүлсэн маягтай цуврал. Гэхдээ доторх агуулгын үед бол шал өөрлөлтөө. Borderland буюу үхэл амьдралын заагт оршдог тийм одоо хөлийн тусгаарлагч маягтай дундад ертөнцийг харуулж байгаа те. Тэгээд тэр ертөнцийн манаач өгөө болохоор season 3 дээрээ бүгдийг ерөөхдөө тайлбарлчих шиг болсон. Йоо, шууд киноныхоо төгсгөлөөсөө бичлэгнийхээ эхлэлийг тавьж байна. What the яг таг биш ч гэсэн 70 тутгаар шипи өгөөд том зургаар нь тайлбарлаад байгаа штэ. Миний ойлгосноор бол тэр Borderland нь ганцхан Shibuya дах тэр осолд өртсөн хүмүүс ч байд юм уу? Эсвэл ер нь янз бүрийн тийм осолд өртөхтэй ямар ч хамаагүй жамаар өгөх гэж байгаа гэсэн ч гэсэн хамаагүй зүгээр л үхлийн ирмэг дээр байгаа хүн болгон заавал тэр газраар дамжаад тэр газарт очиж байгаад жинхнээсээ үхгүй амьдрах уу гэдгээ шийддэг тийм одоо энэ баталгаажуулалт маягийн газар юм байна гэж ойлгосон. Тэгээ манай ч өгөө тайлбарлахдаа бол хүзэртэй холбож тайлбарладаг те. Хүзэртний 52 энгийн хүзэр 2 жокер байдаг. Тэгээд боолхотон хаан 3-ыг одоо 11, 12, 13 гэж үзээд тамгаас эхлээд бүх хүзрийн нэмчих юм бол 364 гарна. Нэг жокерийн нэм бол 365 буюу 1 жил те. Хоёр дахь жокерийн нэмчих юм бол 366 буюу өндөр жил гэсэн үг. Тэгээд энэ тайлбарыг зүгээр нэг метафор гэхээс нийлүүтэй ертөнцийг бүр яг жинхнээсээ логикоор тайлбарлах гэж үзсэн болов уу хараад байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр жилд нийт 52 7 хоног тэгээд нэмэх нь 1 юм уу 2 өдөр байдаг гэсэн үг те. 52 7 хоног нь 52 өдөртэй таарна. Тэгэхээр жишээ нь одоо 2025 оны 2 дугаар 7 хоногт төгссөн хүн бол бундын тухыг төлөөлж одоо Borderland орж ирдэг ч юм уу. Ерхийдээ 2025 онд төгссөн бүх хүмүүс аль 7 хоногт төгснөөсөө шалтгаалаад нөгөө 52 хөзрөө төлөөлөөд Borderland орж ирэнгүүтээ гэхдээ яг төлөөлөх гэхийн цаашаа зүгээр 2025-аас 2026 он хүртэлх нийтийн 52 7 хоногийн хугацаанд төгссөн бүх хүмүүс Borderland-д ирээд тэр дундаас цөөх идэн л бүх тоглоомыг даваад өхлөөс мултарч бодит ертөнц рүү очиж байгаа хэлбэр ах л та. Тэгэхээр жилийн хамгийн ихэнд төгссөн хүн, жилийн хамгийн төгсгөл төгссөн хүн хоёр ч гэсэн нэг ертөнцид ороод нэг тоглоом тоглох боломжтой гэж бодоод байгаа юм. Яагаад гэвэл нөгөө цаг хугацаа чинь шал өөрөөр хөгжүүлдэг шүү дээ тэнд. За тэгэнгүүт 364 хоног те. Season 3 дээр бол магадгүй өндөр жил болж исэн юм шиг байгаа. Тэгэхээр 366 хоног. Тэнгүүд тэр үлдсэн 2 хоногт нь дахин нэг удаа өгч байгаа хамгийн азгүй хүмүүс нь л одоо Season 3-ийн тоглогчид юм болоо та. Ягаад азгүй гэхлээр тэр хүмүүст бол өөрийнхөө ирээдүг шийдэх, тоглоомд ялж одоо хөв тавилангаа сонгох ямар ч боломж байхгүй. Өмнөх 364 хоногт төгссөн хүмүүс бол бүх үзрийг яллаад бодит ертөнц рүүгээ буцах уу, тэндээ иргэн болох уу гэж шууд сонголт өөрснө ирдэ штэ. Харин 2 жокертэй буюу өндөр жилийн тэр сүүлийн 2 хоногт нь өгсөн хүмүүс бол тоглоомд яаж ч ялаад ирээдүгөө сонгож чадахгүй. Нөгөө манай ч өвөө манай Арисуд 2 хүзрөө өгөөд нэгийг сонгосон чи хоёулаа жокер байж идэв штэ. Тэгэхээр Алис бол хөв тавилангаа сонгох сонголт юусоо байгаагүй гэсэн үг. Бас нэг юм санаж байгаа бол Season 1, Season 2 дээр бол тоглогчдөө өөртөө тааруулж ягаад хүссэн тоглоомоо сонгож болоод исэн штэ. Тэгсэн Season 3 дээр бүх тоглоомыг шууд цаанаас нь замжлаад энийг тоглоод хүчилчихэж байгаа. Асал сонголт авахгүй нэг хэлбэртэй. Тийм, Borderland-ийн ажиллах дүрмийг бол би нэг иймэрхүү байдлаар ойлгосон. Би ихтэй яг хуу үгний тайлбарыг бодит ертөнцтэй шууд тааруулах гэж ихэд хүчлээд байгаа юм бас магадгүй л дээ. Зүгээр метафорч хийж болох л байх. Андуурсан зүйлээ комментэрсаад яваарай.
За гэхдээ ямар ч л байсан Seas 2-ыг бодох юм бол энэ удаа Borderlands-ыг илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлсан нь бол үнэн. Ерхийдөө юм янз бүрийн үлгэрийн сонин тоглоом тоглож амьд үлддэг хит фантазны концептыг зүгээр метафор чигээр нь үлдээлгүйгээр бодит ертөнцтэй уялдуулж логиктойгоор тайлбарлах гэж зориулсан нь их таалагдсан. Яг хөө том зургаар бол энэ үнэхээр зөв шийдэл байсан үгүй юу гэдгийг одоохондоо дүгнэмээргүй байна. Ер нь Season 3 байх шаардлагатай байсан үгүй юу гэдгийг ч гэсэн түр азнаад ямар ч байсан гүйцэтгэлийн үед бол үнэхээр мундаг байсан гэдгийг магтах зүйтэй баха. Season 3-ыг яг хөө агуулгаар нь ярих юм бол миний Season 2-ыг арай гүйцэхгүй. Season 2-ын байсан шалтгаан нь туслах төрөвтэй бас их холбоотой баг. Тоглоомод нь ч гэсэн аюул сонирхолтой байсан санагдчихээн. Бондын бол миний хувьд энэ цуврал дээр хамгийн дуртай тоглоом маань. Гэтэ тэр идээс илүү чухал нэг Season 2-ыг чимж байгаагаа шалтгаан нь Season 2-ын төгсгөлийг би үнэхээр мундаг байсан гэж боддог. Season 3 бол ер нь энэ дажгүй төгсгөлийг л тордоо дээр нь тоос хөөрөө дэлгэрүүлж байгаа штэ тий. Season 2 дээр Borderlands-ыг тайлбарлахдаа аюул боломжийн байж болох үйц. Тийм хямдхан биш янзын төгсгөл байж чадсан гэж. Энэ эмхтэй гидснээс ахуулаад гидс рүүгээ шүршүүлж амьд болчихсон шүү дээ. Энэ эмхтэй чинь охин зүгэнж байгаа. Бас Season 2-ын төгсгөлийн ангийнх нь плот твистүүд бол би бүтэн бэтрүүлж ирсэн. Сайн плот твист. Энэ хамаг адреналиныг ялгаруулаад дэлгэц рүү шууд ууж чадчихсан. Плот твист гэхээр нөгөө нэг Бондын хатны эхэлж ярьсан хуурамч тайлбарлалт хэлээд байгаа. Эхнийх нь нөгөө ирээдүйн шинжлэх ухаан амир хөгжөөд хүмүүс зүгээр л уйтайгаа гарах маягаар юм симуляшн тоглолт ухааны яриад эхлэхээр би бол пал хийгээл явж ирсэн аахгүй юу. Ер нь бол амар техник төсгөл шүү дээ. Япон кино аниме дээр яг иймэрхүү бүхэл үйл явдал плот одоо хамаг гол санааргаа нөлөмсөн балай төгсгөл тайлбарууд бол хэд хэд удаа харж ирсэн болохоор Alice in Borderland ч гэсэн энэ гол санаа ингээд шидчихэж байгаа юм биш үстэй гэл нүд харахуулаад эхэлчихсэн чинь ашгүй биш болж таарсан. Тийм төсгөл яг логикийн үед бол байж болно л та. Гэхдээ бүтээлийн үед бол тэгээд төсгөж хүрч айгүй хямдхан. Хоорны өлег бас. Хямдхан ямар гоё юм бэ. Жавхаа битэр чинь оюун бодлороо ингээд огтлцож шít. Ингээд нүдэн анжаад ингэж иргүүлж хагаад ингээд ингэж байгаа байхгүй. Түүхий сух тайлбар болчих шít. Play watch. Би нохпог өнөөдөр нэг л бандмар санагдаад тах юм. Би чамд буцаага модератор хурааж авлаа. Хин ч юм төсгөл тайлбарыг бол бодоод олчихно. Нэмээд цувралынхаа туршид build up хийсэн тэр амьдралын туйлын утга учир гэж байхгүй. Хүн болгоны утга учир өөрчлөсөн бүгд утга учраар амьдртгаа. Амьдралын утга учир бол ерөөсөө л амьдрах нь өөрөө юм шүү дээ гэсэн тэр гоё мундаг философик санаа манаар угаал зүгээр нулимал нihilизм одоо Alice-ийн туулсан зовлон бүхэн жаргал бүхэн найзууд бүрэн үндсэндээ утга учир гуурамж болоод явчихвал сая симуляшн гэдгээс нэрээ за шал хадуурж байгаа асуулт ч чад. Бидний ер нь бол хөгших үед тэ virtual reality тэ VR бол бүр төгсөн гэдэгт бол манай л итгэж байна. Тэгээд Sword Art Online тэ simulation тоглоом танаа тоглох уу? Тэгэл маань ингээл жагтай ч юм уу тэ ингээл үхэх цагаа хүлээгээл байж ирсэн аа зүгээр шууд VR зүгээр амьдралаа шинээр эхлээд тоглол. Та яг тийм тоглоом танаа тоглох байсан уу? Тэгвэл ямар team simulation game байгаасаа гэж бодож байна. Би яг ийм л тоглоом байвал эсвэл ийм character байвал би тэр тоглоомонд жинхэнэ те top 1% чтэй гэж бодож байгаа юм. Sexual VR. Oh my god. Гэтэ та нар ингээд өөр тоглоом руу очингууд нөгөө ямар аниме байлаа нөгөө лузрүүд анименууд ч энэ ертөнцөөс slime болж төрсөн тийм ямар аниме байлаа? Ямар төрлийн аниме байлаа? Isekai. Та нар Isekai-ийн гол дүр биш штэ чаад. Та нар энэ амьдралдаа суугшаасан бол те VR-аараа өөр simulation ертөнцид очиж ялгаагүй л суугшаа. Нөгөө илэрхийлгээд байгаа гоосоо чанх эсрэг бүр нихэлизмийн тал. No I mean ялангуяа энэ амьдрал угаасаа мундаг шаацсан надаа бүр дараагийн амьдрал руу очихдоо би улам дуушлахтаа улам мундаг шаа. Тосоод эхлэх гэсэн үг штэ. Тэгэхээр ийм төгсгөл бол угаасаа нэгт хийж болоод бодож чадахгүй зэтэрхий ямтхан хоёрт цувралынхаа үндсэн гол мессежтэйгээ зөрчилдөгс болчихж байгаа. Та нар арай бас манайгаад хийж бодд юм шүү дээ. Энэ нэг утсан дээр л байждаг намайг хөгжөөх гэж байдаг хэвээр байдгийг. CTS гээд гүйлэг тэгж боддог байх үү. Юу бодож вэ? Мартна бодлоо. Чирээс хамгийн новшийн тайлбар хамгийн новшийн төгсгөл болох байсан байгаамаа. Тэгээд энийг ярьж байхдаа манай Бондын хатны чинь өөрийнх нь ерхий хэм маяг сэтгэл хөдлөл арын дуу гэдэр айгүй сүртэй үнэмшилтэй орж ирээл яг ч ихнээсээ юм шиг вайб үсэт байсан болохоор ер нь итгэх төгсөн. Яг хөөхтэй тухайн үед нэг анзаарсан юм нь ангин дуус хаашаагүй байсан. Тийм болохоор нь тэгэл за цаашаа өөр юм гарах юм байна. Ингээд төсөхгүй юм байна гэж өөрийгөө тайтгаруулаад залбираад ээжсэн чинь ашгүй биш байсан ямаа. Тэгээ цаашаа нөгөө нэг карьерийнхэн биднаар туршилт хийж байгаа баячууд робот үүсгээд бит тавьдаг гэдэр гисэн. Ерөөсгүй юм шүү дээ. Тэр эдд бол угаасаа батруулаагүй. Тэр эдд нугасаа эхний плот твист чигч хүчтэй байгаагүй. Харин дөрөв дэх тайлбарт нь бол бас нэлээд батруулах төгснө нуугаад яах вэ?
Тэгэхээр season 2-ын төгсгөлийн ангидах бүр 2 plot twist надад айгүй хүчтэйгээр нөлөөлсөн. Энэ галзуугийн эмдэг бол аим шаасан шүү дээ. Алис яг Энэ бол аим шаасан. Хүчүүлсэн This shit is good явагдаж байгаа. Бунди хатан болохоор манай хүний сэтгэл зүйн юм чинь олоо явчихдээ шүү дээ. Энэ plot twist яагаад намайг битэр шахсан бэ гэхээр нийт айгүй удаа өрнөсөн. Энэ нээр твистлээсэн. Бунди хатан чинь энэ удаа пранка гүрийгэл үргэлжлүүлээд исэн шүү дээ. Бас нөгөө сэтгэл зүйч нар чинь хамгийн гол нь өвчтнөө бүрэн дүрэн сонсох хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт Алисийн зан харин шин хобби дээр нь тулгуурлаад үзэнгүүт тийм cyberpunk ч юм уу, хайр хариг ч юм уу, баячуудын бид эдэр гэсэн фантазны санаануудыг Алис өөрөө айгүй их ярьдаг байх магадaltaй болчихж байгаа юм. Тэр үнэхээр галзуурсан бол тээ. Тэнгүү сэтгэл зүйч нь Алис тааруулах гэж албаар тийм балай имэрэд исэн байж болно шүү дээ. Яг тиймэрхүү бодлууд зурс хийж орж ирээд нэрнгээсээ л бүх зүйл Алисийн толгойд өрнөж байгаа юм биш үсттэй гээл. Бас нэмээ нөгөө юу яадаг вэ? Усагийн Алисийн нүдэн дээр нь сутсан анаад хэрэг үнэхээр л бүх зүйл чиний толгой дотор л явж байгаа юм бол би ч гэсэн байхгүй гэсэн үг үсттэй гээл амхан. Энэ бол амар тэнэг байсан. This scene man. So bad. Ойлгоогүй. Энэ яг яг яагаад судцаанж байгаа юм бэ? Энэ хөпшлийг та бүхэн дөрөвд туссан Keydrop байлаа. Keydrop тэр үнгүй харьцаг 24 цагт тунаж болно. CDS код ажиллаад 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент билгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Та анхаарлын татах гээд үтсэн чинь жихнээс усаагийн гинт байхгүй болоо шатдаг штеп. Тэр хэсэгтээ бүр амар сэвтэ үнэнгээсээ пал хэлгсэн намайг. Нөгөө тал нь ихтэй яг бунди хат маань тоглоомоо дуусах уу гэж чирээд байгаа нь бас л нэг манипуляц юм шиг хэрнээ энд усаагийн гинт пок гэдээ алга болцсонгууд нэрнгээсээ Алис галзууч юм шиг тийм амар хоёрдмал плот нь хаашаа ирэх гээд байгаа юм гэж үтгэхгүй тийм догтлуулсан мэдрэмжийг бол маш сайн өгсөн. Энэ яг дээр бас усаагийгаа дамжуулаад ерөнхийдөө зургийн гол санааг тодгомруулнаар тайлбарласан шүү дээ. Ариси бол нөгөө нэг дандаа найзуудынхаа үгсэнд өөрийгөө буруутгаад ингэхэд ер нь яагаад би л амьд байгаа юм бэ? Би юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Нэгсэндөө надаас илүү хүсэл зоригтой, надаас илүү амжилттай, надаас илүү гоё утга учирыг тээж яваа тэр олон одоо амьдралыг жигнэсээ хүртэх хэрэгтэй мундаг хүмүүс үхээд байхад очиж би л амьд үлдээд байгаа нь шодрогс бөгөөд харамсалтай юм шүү гэсэн утгаар No үхэж байгаа хохин you suck. Ерөөс тэгж бодохгүй шүү чад. Бус хүмүүс чамаас илүү амьдрах, нэрмэлтэй амьдрах тэ ёстой бол юм биш. Тэр суг болохоор л хүссэн. Би хожиж байгаа болохоор л тэ. Яг гоо I don't deserve it maybe. Гэхдээ би мундаг шанс болохоор л авчих. Өөрийгөө үзий ядаж гоочилдаг тэ. Тэрийн усаагийн үгүйсгээд нөгөө Арисус хэрэж явахдаа окей шүү дээ. Амьдрал байгаа гэж бодхоо болоо. Хүн болгонд л ямарваа нэгэн утга учир байгаа. Өөрийнхөө утга учирыг бусдын утга учиртай жижиж урам хугараад байх ямар ч шалтгаан байхгүй. Бас хоёулаа ер нь хоёр талдаа л огт оршин байдгүй тийм хуурамч утга учирыг хайж андуурч явж исэн байна. Яг үнэндээ миний өдий хүртэл хайрсаар ирсэн жинхэнэ утга учир маань хажууд л байсаар ирснийг би сая л анзаарлаа. Миний амьдралын жинхэнэ утга учир бол чи шүү гээл. Энэ хэсэг ихтэй хөөрхөн байсан юм аа. Yes. Гол санаагаа усаагийгаар дамжуулаад илүү дэлгэрэнгүйгээр их аятайхан сэтгэл төрөх үйс дамжуулж чадсан гэж харж байгаа. Бид утга учирын төлөө биш, утга учирын ачаар л оршдог. Нэгсэндөө биднийг үргэлжлүүлэн амьдруусаар байдаг гол бензин нь утга учир. Машин бол бензиний төлөө оршдгүй штэ. Бензинийг ашиглаж л төлдөг шиг бид нар утга учирын төлөө биш, утга учирыг ашиглаж л амьдэрдэг. Тэрийгээ л ухаарчих юм бол аливаа нэг туйлын ч юм уу, универсал утга учирын хойноос улайран хөөцөлдөж өөрийгөө зовоохоо болно л гэсэн үг. Окей. Зөвлөл болохоос шууд наалдуулах гэж ажиллахгүй те. Бензин бол фактлаг шинжтэй учраас юу гэдгийг хилээд хариулчих болно. Утга учир харин үнэлэмжийн шинжтэй учраас түрүү хэлсэн шиг ямар ч барьцгүй хүн болгонд ялгаатай олон талтай байд юм аа. Угаасаа ийм эдрэтийн зүйл учраас туйлын утга учирыг логикоор бодож олох өөр ямар ч боломж байхгүй, хариулт байхгүй, асуулт нь ч ирнэ өөрөө буруу утгагүй байж болно. Дахиад нэг зөвлөлөд хэлэх юм бол одоо жишээ нь математикт x гэж юу вэ гэж асуух нь утгагүй шүү дээ. X бол юу ч биш, зүгээр орлуулга тийм символүүд тий. Оронд нь тэдгээр бодлого дээрх x хэд гарсан байж гэдэг юм уу? Y нь хэд бол x-ний юу эдрэх маягаар харьцангуй x-ийг одоо нэгэсэндээ x-ийн орлуулгыг л олж болохоос биш x-ийн туйлын мөн чанарыг олох ямарч боломжгүй. Олоод байхаар юм ч гэсэн ер нь байхгүй байх. X-ийг надаас өмнө чааж исэн намайг сурч хахад X-ийг хайсан одоо ч X-ийг хайсаарлаа. This guy I like this guy. Энэ бол аим гоё дүрээс. Тэгсэн өөрөө хожигчдаг суг. Яг гоо гэхдээ өөрийнхөө сонголтоор л бараг үгцэн штэ. Тэгээ мань тоглоом эсвэл яг ийм л тоглоом юм гэсэн. Тэгээ чамд хожих бүх боломжийг чинь олгоно маш шудраг тоглоом юм. Гэтэ стил юу илүү үс. Үгүй хизээч X-ийг олохгүй. Утга учир гэсэн нэг тиймэрхүү дээ. Туйлын утга учирыг энэ дөрөв. Туйлын утга учирыг олох гингүүд туйл үнэн байх шаардлагатай болчих штэ. Туйлын үннүүд тэгээд одоо шашинд л байгаа тий. Тэгэхээр хэрвээ та үнэхээр үний төлөө амьдрал ерөөс налсисан байхгүй шүү. Өөртөө гутраад нихилизмд бүрэн автах гад байх юм бол одоо болохгүй бол бүр зүүнийг сайхан шашин шүтчих болно шүү дээ.
Шашин буюу өссөн бишил гэдэг зүйл бол хэмжээнээс ихтерчихгүй бол бас л үнэхээр үзэсгэлэнтэй зүйл шиг санагддаг. Эсвэл зүгээр хүүхдээ шашинтай болоо учиргүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөөд итгэхгүй байсан мөрөө шашин байна. Харьцангуй нөхцөл дутах учраас хүснээрээ дотроо үүсгэж биедээ шингээж агаад экзистенциалист байдлаар амьдрах нь бас л давгүй сонголт байж бас болно. Төрүүлсэн шиг утга учирын төлөө биш, утга учираар утга учиртайгаар амьдрах те. За Усагийн маань тэгээд Season 2-ын төгсгөл цувралын хангуулснаг тэгж гоё тайлбарлчаад Season 3 дээр утга учир маягийн юм хайгаад буцаа тоглоом руугаа орчиж байгаа. Үнэхээр тэр үс юм бас. Миний утга учир хажууд байжээ гэж маань. Энэ яг идрээ шиг шаасан те. Яа, Усагийн тоглоом руу ордог бүр ингээд кино тэгээ энэ season эхлэхдээ л үнэн тэнийг эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүнийг тэргийн зэртэй залуутаагаа яах гээд байгаа юм уу, секст гээд байгаа юм уу бүр тэрэл үзээдсэн би бүр. Манай муу Арисыг хошгруулчаад гинт хин ч юм итгэхгүй нэг профессор залууд итгээд хамаг гоё амьдралаа Арисүүтэй зүг бөөгнүүлээд бүр what the fuck юуч болоогүй юм шиг яваад өчгөр бас муухай л та. Season 2 тэр ярьсан юмтайгаа зөрчилдөө те. Арис бол тэгэл угаасаа л Усагийн тим хайртаагаас хойш хараас нь явах нь тодорхой штэ. Усагийн ч гэсэн ер нь тэгнэ гэдгийг маш сайн мэдчихсэн мөртлөө юуж тайлбарлахгүйгээр Арисүүтэй юу ч ярилцахгүйгээр уцаар нэг хайлт залангуудаа уушлаарэ гэсэн тасалчихсан. Усагийн Season 3 дээр хийм нэг ойлгомжгүй учир битүүлэг үйлдэлүүд хэрэглэх нь тийсэн. Яг Усагийн аав хоёрын хоорондох харилцааны хувьд тэр асуудал драма нь бол үнэхээр хүчтэй л байх л та. Усагийн үйлдэлийг бол ойлгож болно. Гэтэ зөвтгөж яасан ч. Гэтэ киноны season-ы төгсгөлд тэр нөгөө Borderland-ийн нөгөө харууд байсан шүү дээ. Би тэрийг даавууны багтаа гэж бодсон шүү дээ би. Болох гэдэг. Ялангуяа Season 2 дээр тийм ярьсныхан дараа тийм. Гэтэ бас дээрэс нь ер нь л Усагийн Season 3 дээр айгүй тийм үр хөрөөл багтай амьгүй. By the way анх Усагийн аав тэр манай ч өвөө гэж бод. Yes, me too bro, me too. Тийм амьгүй түүх. I didn't play what shut the fuck up апарны. Түр шиг санагдаад байсан. Season 2 дээр бол айгүй чухал дүрээ чадчихсан шүү дээ. Олон ч удаа клач хийсэн, олон ч удаа плотод хүчтэйгээр нөлөөлөх үйлдэлүүдийг хийсэн те. Тэр нь тэгээд Season 3 дээр нэг л унтарсан юм шиг. Гэтэ ер нь ганц Усагийн ч гэлтгүй Season 3-ын ихэнх туслах дүрүүдийн үйлдэл нэг жоох үнэмшилгүй нэг тэнийг байсан. Ёо. Хэл утаа. Season 2-ыг те 10-аас те 8.5-аар үнэлэхэд Season 3 4.5 л байсан. So bad. Одоо бодож бүр уур үрээ шалаа. Тэ энэ нэг хүүхэн байна. Ёо гिचяа. Тэ бүр нэг тийм хүнээр даалгасаар байгаа те. Өөр юу ч хийж чадахгүй хүнээр тэжээлэгдэг. Өөрийнхөө сэтгэл зүйн байдлаа хүнээр аргадуулдаг. Өөрийн гэсэн чадваргүй нэг ачаагүй октод байдаг шүү дээ. Яг бүр тэрдний бүр төгс төлөөлөл. Өмнөх тоглоомуудыг ялсан бистаа энэ биш ээ. Өмнөх тоглоомуудыг ялсан хүмүүс энэ ч цугласан гэж би бодсон. Тэгсэн чинь энэ бол энэ бүр игээд өмнөх тоглоомнуудын те зүрх нэрээ бундын долоодор л үхэх хүүхэн байхгүй юу энэ бол ил дутуу санагтаад байсан нуугаад яах вэ? Магадгүй тэргийн зэртэй гайчсан те бүр амар шас те бүр ингээд үерийн ус ингээд те бүр цунами ингээд бүр газрын бүр те дэлхийн цөм рүү урсж байгаа цунамигийн урсгалыг сүр сэлээш байгаа бүр нэг хүүхэн тэрснээ хөлгөө бистаа ингээд сэлээ нэг гараараа хаста нэг хүүхнийг ингээд чирснээ сэлээш байгаа бүр ёо нэг Season 2-ын дөрөв чиг өөрийгөө танилцуулах одоо үзэгчдэд царайд өрхөө дасгах хугацаа нь одоо screen time нь хамаагүй богинохон байсантай холбоотой байж болох байх. Шалтгаан нь юу ч байсан гэсэн Season 3-ын туслах дөрөвд бол Season 2-ийн Season 1-ийн туслах дөрөвтэй тавьдахаар. Sorry man хөлгөө хүмүүс дургу биш зүгээр энэ бистад л дургу болохоос хөлгөө бистаа гэлтэн шүү. Яа дараа нь бөө юм болно. Ингээд нөгөө тийм real болоо CTS-тэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ёо. I hate being famous man. Season 3-ын ер нь ганц нэг онцлог туслах дүрмэлрээ байсан дөө. Цаашин болохоос хөөрхөн жоохон Гэтэ амар дасгал хийдэг юм байлаа шүү дээ. Үгүй ямар ч дасгал хийсэн байсан боломжгүй байхгүй юу? Та нар ингээ хагалгаанд орчоод хөлчин мдээгүй байх үе та нар хөлөөж өргөж чаддаг байхгүй юу? Мөн нэг олгоогоо авахулснаа ёо тэр хөлөө өргөхгөө тийм боо мэдээ авахгүй, хөл мэдээ авахгүй. Тэгээ хөл маань ингээ бадаар ашаа хөлөө өргөе гэсэн чи өргөж чадахгүй. Тийм л арчаагүй байхгүй юу бид нар ч. Тэгээ яг үндэ бид нар бүтэн биеэ өдөржсэн ч яг үндэ нэг хүнийг аваад сэлж авч чадахгүй байхгүй юу? Тэгээ амар мундаг тамирчин байсан ч тийм цунамигийн усанд өөрөө сэлэх байтугай хүн аваад сэлэх боломжгүй байхгүй болно. Төрөөсөн шүү дээ. Эхний нөгөө дөнгөж гарч ирээд өөрийгөө танилцуулж байгаа entrance хэсэг бол жоохон awkward одоо крингээ яг тэ мэдчихсэн тэ энэ дэхтэй яг анимал дүр байсан л та нэмэгтэй бол яхан байсан. Гэтэ цаашдаа бол дахиж янз бүр болоогүй. Жишээ яг бол тодорхой хэмжээнд хөөрхөн оруулж чадсан дайггүй дүр болмоо. Ерөнхийдөө яалтч хүрээдэж биш. Ер нь л анime манга дах дүрүүдийн тэр хитрхи одоо
аним дээр л кул харагддаг тийм weird ээж маягийн зан шүүлтүүдийг бол бодит амьдрал дээр шууд буулгах гээд үзэхээр гэрийн чөлцөх гэдэг тал байдаг л та. Season 2-ийн модон чихэртэй охин ч гэсэн зарим хэсэг нь бол хэцүү хөл байсан санагдчихээн. Тэг яг хоо би зарим хэдхэн сценүүд харагдaltaж байгаа болохоос бүх төрүүдийг нь анимаас энэ бацаан бол зайлсэн. Энэ би бол W дөрөөсөө талц. за тэсвэр бол Тэгээ нөгөө хард амгинд онцсон тэр ч гэсэн амар гоё дөрөөс. Тэгээ хүн бол тэр эцэт тэгэл тэрийг сонголт хийгээл бүтээл юм бэл. хот анимийнх нь хэм маягийг алдагдуулаад одоо Америк цоо шиг ч юм уу. Рэй бол useless байсан шүү дээ. Одоо season 1 2 дээр болонгод нөгөө цагаан устэй тэр эмч байдгийг шүү дээ. Цагаан устэй гай эмч байсан бач таардаг шаасаа. Цагаан устэй гай болгоо төрхөн нөгөө дөрвөлжингийн тоглоомнуудаа тоглоод яваал ингээд нөгөө дүр нь ингээд те ерөөсө доошо уналт руугаа орохгүйгээр ингээд дөрвөлжингийн тоглоомнуудаа гоё шагаал ингээд өсөөл яваад байсан. Рэй болонгод те дөрвөлжингийн тоглоом дээр гоё шаасан. Тэгсэн бус тоглоомнууд дээр суух шаасан шүү дээ үндэ. Эсвэл хит бод амьдралтай ойрхон өмчлөлтэй болох гээд хүчилчих юм бол бас буруу гэж бодож байгаа. 50 кг-ийн жинтэй засгийн драхын сэлэнтийг алуурчин гөрчлөд унгаажлыг Шия бооны сумнаас күүлээ алдалгүй карманда гараа хийгээд болтчлыг Южи тэрэгэн цэртэй гэринг өврөтийн ах шиг нүцгэн гараараа Токио Tower руу авираад нүцгэн гараараа урсгал сөрөө сэлжил өгтэй. Энэ зурлалын ихэнх төрүүд тэр төрүүдийн гаргаж байгаа үйлдэлүүд алдаатай өвпи чадруудыг төрөд угаасаа бод амьдралаас жоохон хол үнэмшлэхүү гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд тэр чинь таны манганы юм аяг штэ тий. Ганц шалтгаан лайв эдитейшн нэг юм гоё эс зэрэглийн цувар шиг чанартай мөртлөө бас давхар ани манганы хим маягаа авч үлдсэн байгааг харах бол бас их таатай байсан. Нэрэ нэмээд нэг ботсон юм нөгөө дэлхийн алдартай гой том студиуд найруулагч нар яг энэ Alice in Borderland чинь нөх амир мейнстрим болж амжаагүй мөртлөө айгу Андре тийм гоё агуулгатай сонирхолтой мангануудыг иймэрхүү лайв эдитейшн кино маягаар нь одоо зохиолчтой ч юм уу эсвэл Японы найруулагч жүжигчтэй хамтраа цаашдаа ч гэсэн бүтээгээд яваасаа гэж бодсон. Амжилтанд хүрч болохыг нь бол Alice in Borderland харуулчлаа штэ. Одоо тэгэхээр заавал мангаг зөвхөн анимаар л дамжуулж нийтэд хүргэх биш, кинохоор ч гэсэн дамжуулаад аль аль талдаа ашигтай бүтээл гаргаж болохыг бол хэдүүлээ харчлаа. Тэгэхээр одоо ер нь заавал аль Гэтэ Vagabond, Vinland Saga энэ төр бол яг үндэ бас байж болно шүү дээ. Live adaptation байж болох байхгүй юу? Тэгээ Swordsmanship чинь яг үндэ амьдрал дээр байж болно шүү дээ. тийм анимаар алдартай болсон мангануудыг live adaptation хийж хоёрын хооронд л чахаар хараахан нэрт гараагүй байгаа айгүй мундаг тийм потенциалтай. Тэр төсөөлийн American Borderland гарна шүү гэдэг төсөл бол үнэн уул байсан. Тэр бүр Burgerland ланд мангануудыг сонгож аваад яг энэ Alice in Borderland шиг галзуу шанартай кино болгоод яваасаа гэж битүү хүнссэн. Гэтэ яг хөө тэгэнгүүт нэг асуудал аюултай тал нь барууныхаа аним манганы live adaptation-ыг тогтмол яг гоё хийдэг төвшөндөө хүрч чадсан хэсэг нь бас эргэлзээтэй. Зарим нэг Dragon Ball шиг юм хийнгүү. Monster жоох утаа шүү. Monster яг үндэ нэг тийм Америк кино шишээд шүү дээ. Зүгтаа шаад. Өдөөдөөс хэг ярьцаач. Гэтэ Monster-ыг гэхдээ хийвэл хамаагүй дээр байна. Monster ч ингээл нэг юм давтаалаа юм санагдаа би уншихаа үлдсэн үзхээ үлдсэн л тоо. Monster хэрвээ зүгээр ингээд те хэрвээ ингээд чанартай хийх юм бол ингээд шахаад богинохон болгочихвол яг үндэ Monster гоё болох байх. Maybe чинь билүү гэж бодохоор бас арай илүү сэтгэлээс хандаж чадхаар Японы студиуд нь өөрсдөө хийсэн ч зүгээр юм уу гэж бас бодох юм. Нэгэн дэлхийн Alice in Borderland аль хэдийн яаж хийдгийг нь үзүүлээд стандарт тавиад үйлчлэж байгаа юм чинь дараагийн Японы кино студиуд ч гэсэн ер нь уучнаасаа илт сайжрах байхаа. Нэр одоо утгагүй бас Америк Alice in Borderland гарах гэж байгаа юм шиг үлээ тийм. Америк Squid Game-тэй баг хөтөлцөөл цуг гарах юм болоо та. Америкчид ер нь Японы манга adaptation тэр сэтгэлээс хандж чинь хэм маяг нь ер нь зөгцөж гин үү болохоор байна уу те. Үнэхээр Dragon Ball шиг биш One Piece шиг гоё live adaptation байж чадчихвэл тэр нь тэгээд үзэгчдэд айгүйх таалагдаад байгаа юм. I remember Dragon Ball ярьсан Америкийн мундаг студ найруулагч нар Японы манга adaptation болгодог цаг тун удахгүй ир. And I remember Attack on Titan. Тухайх бид дуртай манганыхаа анимиг нь биш киног нь хүлээдэг цаг удахгүй ирж магадгүй. За тийм жоо хадварл хэзрэлтэй буцаад Borderland руу оръё. Цувралын хийцлэл гүйцэтгэлийн үед бол угаасаа юу ч ярих үдэ. Ямар ч гоё тайзсалтай, ямар ч гоё CGI эффектүүдтэй, ямар ч гоё мундаг бүтээлч камерын шотуудтай тийм. Ер нь л гүйцэтгэл одоо гаднах хийцлэлийн чанарын хувьд бол миний бодлоор л Япон цувралууд байтугай дэлхийд нэлээд дээгүр бичигдэж толгой зөхөхгүйц. Баг Холливуудын бүрийн хэмжээний кино тийм нэг ангид фильм. Энэ би өмнө үзчихсэн юм байна. Энд ч нөгөө 2012 он гэж байна. 2011 онд гарсан 2012 кино тэ түвшний айгүй мундаг хийгдсэн цуврал гэж бодож байгаа. Season 1 дээр нэг эвгүй 99-ийн CGI байдаг санагдчихээн. Бусдаар бол өөлөд байхаар муу график ерөөсөө санаанд орж ирэхгүй байна. Жижиглэлтэй явж гисэн ер нь ихийнхэн давгүй. Тийм нэг Япон киноны үнэмшлэхүү cheesy маягийн жижиглэлтийг бол нөх анзаараагүй.
Тэгэхээр Япон киноны асуудал бол жүжигчдийн чадвар потенциалаас ихтэй биш юм шиг байлээ л дээ. Бас манайд ч айгүй царайны бядтай байлээ шүү дээ. Ялангуяа Alice in Borderland-ийн жүжигчид бол бүр алдаатай царайлаг байсан. Би бол ааны 3 сизний турш крашлсан. Ташин дэлгэд нэрээ яагаад What? Нэг season 2 дээр нэг useless л дүр байсан шүү дээ. Энэ нэг юу ийсэн би санахгүй байхгүй. Яг юу ийсэн. Нэг буудаад санагдчихээн. Өөр яг юу илээ. Одоо нааны санахгүй байхгүй. Нэг бүр нэг useless нэг зөөр нэг нөгөөдөл нь одоо миний визаны цаг дуусна гээл тоглоомнууд ороод явдаг. Уулан далхааш байгаа той. Тэгээ визаныхын цаг нэг хязгааргүй юм шиг бай. 10 жилийн виз даралцсан. Ганцаархнаа Borderland-ыг хаг суух санаад байсан шалтгаан нь манай хүн чинь цагтаа барьдаг шүү дээ. Машин барьдаг шүү дээ. Бодит ертөнц рүү буцах уу иргэн болох уу гэдэг сонголтоо ч гэсэн баг өөрөө сонгоог байх. Нэгсэндээ аан бусдаас ялгаатай нөхөл амьдралын зааг дээр биш, амьдрал Borderland 2-ын зааг дээр амь орсон юм болов уу та гэсэн фэнүүдийн тамиг явж илээ. Нэрээ бодоод үзсэнгүүт бусдын сэрчээд хахад манай гэж ганцаархнаа стил сэхэнд байгаа гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийн шалтгаан бол мэдээж баттай ш. Баттай ганц зүйл нь л их ч ямар хөөрхөн бэ гэдэг л байна те. Usagi Queen сүүлийн season 3-ийн офис янаад тэр ч гэсэн хөөрхөн байсан л та. Гэтэ аан их чиг гүзэхгүй. Эрэгтэйгээс бол Арисутай юу ярих вэ те. Season 1 season 2 дээр бол бүр нервлээ дагтал царайн тодорч гарч ирээд байгаа байхгүй манай үний. Season 3 дээр нөгөө үсгэцгээс асуулаад симбичингүүд ямар бяттай царайтай нь улам тодорч харагдчихсэн те. Сонноос манай Арису чинь анимийн лайв дэтэшнүүдийн эцэг юм байлээ бүр. Orange-ийн гол дүр, Psychic Kusoгийн гол дүр, Kingdom-ийн гол дүр, Death Note-ийн Ээлийн дүр, Jojo дээр Death Note-ийн ээлээ би үдчээ санагдаад ах юм. Хүртэл Josuke болцсон л явж исэн юм байлээ. Ахвал Японы драмаг бүр бацсан байгаасаа те. Orange дээр бол бүр нэрээ Usagi-тайгаа хүртэл цуг тоглолт юм байлээ. Түрүүн би нөгөө нэг мангаг аним болохоос урьтаад шууд кино болгодог болчвол яах вэ гэдгийг ярьсан да. Тэнгүүт тэр кино болгон дээр нь гол дүрт нь манай Арису гэд гараад ирвэл бас сонирхолтой те. Нөгөө нийтгэх ах шиг. Тийм. За тэгээд бичлэгийн өндөрлийнхаа өмнө миний анзаарсан нэг Alice in Borderland-ийн бас нэг сонирхолтой үндсийг яс тавчхан тайлбарлчихъя гэж бодож байна. Яг цувралын маань үндсэн гол санаа бол амьдралын утгачтай холбоотой шүү дээ. Тэрийг бол өчнөө олон удаа илт байдлаар илэрхийлээд явцсан угаасаа сая ч гэсэн би баах ярьсан те. Одоо харин зохиолч нь яг тийм санаа авчруулахыг хүссэн үгүйг нь бол мэдэхгүй байна. Зүгээр миний харсан анзаарсныг үндсэг бас байгаа. Тэр нь магадгүй амьд биетийг хөдөлгдөг хамгийн анхдагч ирмэлзэл нь ялах хүсэл байж болох юм. Эсвэл ялахдаггүй байх ирмэлзэл ч юм уу. Яг шинжлэх ухааны үед Дарууны онолоор бол амьд биетийг хөдөлгдөг хамгийн анхдагч ирмэлзэл одоо нөгөө амьд үлдэхтэй. Сэтгэл судлал нөгөө Фройд идэвхтэй орчих юм бол бүр үржил либидо өдрөө тайлбарлагдаад эхэлдэг. Гэхдээ философи хувьд бол угаасаа л энэ асуултанд хариулт олгох тэгэхээр тийм эдрэтэй зүйл гэдэг нь үнэн. Амьд биетийг амьгүй биетээс ялгадаг хамгийн анхдагч ирмэлзэл функц нь юу вэ те? За тэгэнгүүт магадгүй тэр зүйл нь ялга ирмэлзэл байж болно. Өөрөөр хэлбэл амьд үлдэхийн тулд ялдаг биш, ялахын тулд амьд үлдэхийг хүсдэг байж бас болно гэх гээд байгаа. Байгалийн зам үндсэндээ бол маш энгийн штэ. Маш олон амьд биетүүд буюу тоглогчнууд байгаа. Хоорондоо тоглоом тоглож өрсөлдөн. Тэр тоглоом нь амьд биет болгоны одоо эмпати, оюун ухаан, багийн ажиллагаа, биеийн хүч гээл бүхий л ялахад хэрэгцээтэй потенциал ур чадваруудын сориод тэр олон янзын чадруудаа тоглоомд хамгийн үр дүнтэйгээр ашиглаж тоглоомд бусдаас хамгийн сайнаар тасан зохисож чадсан буюу тэр тоглоом дээр хамгийн проны ялна штэ. Ялж амьд үлдэнэ. Тэр тоглоом сайжрах тусам буюу чи байгаль тасан зохицож байгаль гэдэг тоглоомд ялагч болох тусам ранк чи өснө. Чи байгалийн шатлалын дээшээ мацаар л байна. Харин ялагдах тусам чи энэ тоглоомд хамгийн сул буюу байгальтай тасан зохицож чадахгүйгээсээ болоод ялагдагч болсоор ранк чи буурсаар эцэстээ хасруугаа тулаад мөхөж үгүй болно те. Тэгэхээр амьд биетүүд бол ердөөл байгаль гэдэг тоглоомыг тоглож байгаа буюу ганц амьд үлдэж амиа даах төдий ирмэлцэлтэй биш, бусадтайгаа өрсөлдөж бусдыгаа ялж ялагч болохыг хичээж байгаа тоглогчид байж болно гэх гэдэг. Тэгээ иргэнүүд нь бол зүгээр смурфууд юм байна штэ. Тэ амьд бүлт нь хамаагүй болсон те зүгээр доогоор акны хүмүүстэй тоглож зугаацдаг. They are fucking smurfs man. Хэрэг үнэхээр тийм байлаа гэж бодъё л та. Хэрэг үнэхээр байгалийн зам амьд үлдэх гэдэг ирмэлцэлээр биш, ялагч болох гэдэг ирмэлцэлээр тогтдсон бол Borderland ч гэсэн ялгаагүй болж таарна. Тэндэг тоглогч болгон амьд үлдэхийн тулд ялж байгаа биш, ялахын тулд амьд үлдэхийг хүсэж олно гэсэн үг. Borderland-ийн ихэнх тоглоомнууд тоглогчдод тусад нь чаленж өгөхөөс илүүтэй ихэнхдээ зүгээр хооронд нь өрсөлдүүлчихдээ штэ. Хоорондоо өрсөлдөж байгаа бол ялагч бөгөөд ялагдчих заавал аль талд нь гарч ирж л таарна. Өөрөөр хэлбэл Borderland тэр хүний амьд үлдэх хүслийг шалгаж байгаа биш, ялах хүслийг шалгаж иж болно. Тэнгүү түрүүсэн шиг ялах хүслийг шалгахын тулд нөгөө талд нь ялагдагчд буюу өрсөлдөөн байх ёстой те. Хэрвээ Borderland хүл амьдралын зааг буюу байгалыг байгаль бусдтай холбож байгаа эцсийн шугам юм бол байгалийн хууль жамыг л дагаж холбох ёстой болно доо. Нөгөө вагон дотор хортхий засаад байдаг тоглоомыг санаж байгаа бол Усагийг маска зөнгүүд амар сүргийн сэтгэл зүгээр бүгд дагаж маска зүгөөд өмсөд идэв штэ.
Ууг нь бол тэр хэд 3 дахь вагонд өхнө үү, 7 дахь вагонд өхнө үү ямар ч ялгаагүй. Гэтэл тэр хэдийн бүгднгийнх нь өхүүл цугтаал өхий одоо бусдаас хоцорч болдгүй юм шүү гэсэн сүргийн инстинкт нь бусдад л ялагдахгүй юм шүү. Бусдаас л төрүүлж өгч болдгүй юм шүү гэсэн ялагдахгүй байх гэсэн ирмэлцлийнх нь хэлбэр байж болно. Нөгөө Якузагаас хамгийн сүүлийн лааз хинт ч өгөхгүйгээр гүрээсээр хагаад бүгд тэр дэлбэрээд өчтдөө штэ. Гоё шат энэ штэ амар муухай сцен тий. Нэгэнтэй л өөр амьдрах нь хот юм бол ядаж ганц хүн амьд үлдэгтэй гэж бодож болно та. Адилхан л бөөнөрөө л өхлийн ирмэгтэр зовж хитчихэж тэр айлынх л хамаг тоглоомыг зохион байгуулж байгаа дайсны талынх нь аятаа бүгдийг чирж өгч мөхөд. Надад бол тэр хэсэг баатарлаг гэхээсээ илүү муухай санагцсан. За тэр ч яг хөө нөө гоё ахгүй. Тэ угаасаа яадаг ахгүй юу. Тэ чи ингээ хожих гэдээс чи баянхан чидэд ангуут нь зөв шууд бүх айтмад яна шаадаг шийдэх хгүй юу. Чисэн голсоноор гоцаад харъя. Ингээд тэр үндсэндээ 2 баг болоод лазын төлөө үзэлсэж байгаа штэ. Гэтэ тэр лазыг байранд нь хийсэн ганцхан хүн л амьд үлдэн тэ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр танай багийн чихүн лазыг хийгээд амьд үлдэх тусам танай баг чинь гişүүний алдна. Чиний өөрийн чинь амьд үлдэх магадлал давхар багасна гэсэн үг. Дөрөв нь ийм тодорхой хавтал бүгдээрээ багтаа айгүй үнэж болжл өгөөл багийг тагаал ялуулах гээд улаараад байгаа штэ. Өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө л ялах хэрмэлзэл гэдэг рүү орох гээд байгаа. Танай баг айлын багийг ялахыг хүсэх хэрмэлзэл нь чиний өөрийн чинь амьд үлдэх хэрмэлзлээс ч илүү хүчтэй байж магадгүй. No. Хүндрэлтний дайн дажин ч гэсэн нэг тиймэрхүү штэ. Хүмүүс бол улс орныхоо төлөө гэр бүлийнхаа төлөө амьд уртаа язолсоор ирсэн. Амьд бит болгон үрчийг хүсдэг шалтгаан магадгүй өөрийнхөө төрөл зүйлийг ялуулахын тулд ч гэдэм үү. No. Энэ маягаар амьд битүүдийн ядчил хүмүүсийн хамгийн эрхэмлдэг анхдагч хэрмэлзэл нь амьд үлдэх биш ялах байж болох юм биш үү гэсэн төрөний санаагаар дэмжиж гисэн хэд хэдэн аргументууд цуурлаас айх гэж үздэг байгаа юм. Тэнгүүд нөгөө цуурлын гол санаа байгаа штэ. Амьдралын утга учир гэж байхгүй. Амьдрах нь өөрөө утга учир маа гэсэн экзистенциалист маягийн санаа явж байгаа те. За амьдралын утга учир нь амьдрах. Тэгвэл амьдрах нь яагаад өөрөө утга учир болчихж байгаа юм те. Магадгүй амьдрах нь амьд үлдчихэж байгаа энийг хэлбэр учраас амьд үлдэх анхдагч ирмэлзэл нь өөрөө утга учир юм уу? Эсвэл амьдрах нь бидэнд цаашдаа ялах бололцоо олгодог учраас амьдрал гэдэг тоглоомны нөгөө Илон маань ясах руугаа тулаад хараахан ялагдчихаагүй байгаа шүү, өгчээгүй байгаа шүү гэдгийг илэрлэн буюу ялах ирмэлзлийн маань анхдагч нөхцөл нь л учраас утга учир юм ааш гэж бас дүгнэлт гаргаж болохоор санагдсан. Нэгсэндээ амьдрах гэдэг нь цаагаараа амьд үлдэх ирмэлзлийг илэрхийлж гинүү эсвэл ялах ирмэлзлийг илэрхийлж гинөө мэдэхгүй. Яг хөө миний хувийн зүгээс бол альж талд нь ормооргүй байна. Миний ихтгэл үнэмшил маань угаасаа энэ асуултанд хараахан хариулт. What the fuck? Вэчтэй. Чи Илого 0-оос доош унгахгүй гэж тоглоод байна уу? Эсвэл зүгээр л баг Илого ихсэхийн тулд тоглоод байна уу гэдэг юм асуугаад байна уу? Тэ ер нь бол I want 10k Ilo тэ. I want 1 million Ilo штэ. Тэгээ та нар яг хөө тэ хасах Илоор орохгүй нь тоглож иж болно тэ. Би бол бүгдийг л авмаар. Чиний Илог би булааж явуулсан. Аваагүй. Би Ilo тоолж байл. Төгөөг байгаа. Зүгээр л нэг ийм үнцэг анзаарчихсан. Яг анзаарчихсан чиш миний өөрийн маань ч гэсэн хаяа эргцүүлж олон жил эргцүүлж явсан бас нэг зүйл баггүй юу? Alice in Borderland-аас өмнө. Тэгээ магадгүй би тэр бодол руугаа хитрхи хүчээж холбогдуулах гэж болох юм Alice in Borderland-ыг. Тэгээ юу ч гэсэн имжлэг үзэж байгаа хүмүүст саний миний ярьсан зүйл сонирхолтой санагдаж магадгүй гэж ярьчлаа шүү guys. Та хэд маань ч гэсэн хүсүүлийн талаар нэг тунгаагаад үзээрэй. За ингээд ер нь бичлэгээ өндөрлөе дөө. Тийм. Alice in Borderland бол яг хөө миний топ 10 өдр гэж хэлж чадахгүй ч гэсэн нөгөө honorable mentions те. Ямар ч хэлсэн хамгийн дуртай зурлуудын маань нэгцүү ясаар гарах бах. Нэр энэ зурлыг үзсэн хүн болчихсон харьцуулдаг те. Би ч гэсэн өчнөл харьцуулж бодсон учраас энэ удаа асуултнаас болтгохгүйгээр шууд хэлнэ. Надад Squid Game-ийн season 1 бол бүр үнэхээр таалагдчихсан анх үзгээд. Би бол Squid Game-ийн season 1-ийг Borderland-ийн season 1, season 3 хоёрын чөч дээгүүр нь тавих байсан баг. Гэтэ Borderland-ийн season 2-ыг бол хамгийн дээр нь тавина. Гүйцэтгэх талаасаа ч гэсэн Alice in Borderland Squid Game-ээс илүү, агуулга талаасаа ч гэсэн Borderland бол нэг дутаад байх юм байхгүй ойролцоо байж болно. Яг хөө Squid Game season 1-ийн тийм кино урлаглаг, уран сайхалаг тал нь бол арай илүү үдийг хүлээмжшөөрнө. Гэтэ яг overall одоо бүх шалгууруудыг нотолцож байгаа ирбэлэнгүүт Borderland season 2 арай илүү болов гэж бодож байна. Миний үзмжээр те. Магадгүй би өөрөө нөгөө анime мангад илүү дуртай, Японд илүү илэгтэй байдагтай бас холбоотой байж болох байх. Илэгтэй гэж. Ямар ч байсан миний нэгт айлсан. My man is hard already. Тэгээд Squid Game season 1, тэгээд Borderland-ийн нэг 2 season, тэгээд хамгийн сүүлд нь Squid Game-ийн үлдсэн 2 season гэж чагсаах байсан байх. За тийм, би хариуллаа. Squid Game season 2-ыг би бол Borderlands-ийн season 3-ын дээр тавина. Тийм болтаагүй. За тэгээд бичлэгэн дээр ярих гэж бодож ирсэн юм уу? Даач ярьч. Яа энэ сцен бүр яг үнэн гийг ачаад ирсэн те. Флаш тийм. Цаана явж байгаа сцен. За тэгээд бичлэгэн дээр ярих гэж бодож ирсэн юм уу? That was гийг ачаад. Сумын сугалдаг шийт бол авирс шүү. Даач ярьч. Юу физикал ажи аа? Та хамаг. Мераба. Баярлалаа. Одоо бичлэгээ дуусгая дөө. Бай.
Donation хийлгээсэнд баярлалаа. I am sending money. This video is good. Чикаро дахиж видео хийх юм болоо. Ийгээс те. Тэгээ ингээд арайчтай бас те 3 сардаа нэг видео манайд өгөхгүй л үтэй доон авчаад. Өмнө би бас доон илгээж санагдаад тахын Чикаро руу. Миний нэрмэр байсан болоо өмнө. Чикаро видео хийгээс гэж үзэж гинөө. Чикарогийн видеонууд бүгд дуртай.